тэгэхээр өнөөдөр би та бүхэнд нэг сонирхолтой бичлэгийг бас хуваалцахаар шийдлээ. За энэ юу вэ гэхээр TikTok-ийн хэрэглэгч Kin Panam гэгч эрэхтэй өөрийнхөө сувгтаа бол маш сонирхолтой бичлэгүүдийг бол байршуулж эхлээд байгаа. За энэ хүү хэрэглэгч бол өөрийнхөө TikTok дээр бол голцоо хувийн амьдрал эсвэл өдөр тутамд хийж байгаа зүйлийн талаар ингэж цуврал бичлэг болгож оруулдаг. За тэрээр саяхнаас бол шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр гардаг шиг тийм үйл явдлыг харуулсан гэмээр гачирхалтай бичлэгүүдийг бол байршуулж эхлээд байна. За энэ тэгэхээр яг юуны тухай гэхээр энэ залуу саяхан гэрийнхээ ойролцоо хашаан дотроос маш жижиг хэмжээтэй солирын хэлтэрхий бол олсон байгаа. За тэгээд тэрээр яг энэ үеийн бичлэгийг бол утсан дээрээ бичиж авсан. Одоо та бүхний харж байгаа энэ хүү дүрс бичлэг дээрх зүйл нь бол тухайн солирыг яг ингэж унаж байх үеийнх нь бичлэг байгаа. За солир унсан гэх ойр орчмынхан газар бага хэмжээний юм цогны хэлтэрхийнүүд бол хаасайгүй бол тархсан байсан. За тэгээд тэрээр дараагийн цуврал бичлэгүүд дээрээ энэ солирыг маш ойроос нь ингэж харуулж бодит зүйл гэдгийг бол үзэгчдэд бол хүргэж байсан. За удахгүй тэрээр нэг юм хачин туршилтыг бол энэ солир дээр хийсэн байгаа. За тэр нь ямар туршилт байсан бэ гэхээр юм навчийг энэ солир дээр ингэж тавьж үтсэн байгаа. Тэгсэн чинь нөгөө навчин доороосоо ингэж түлэгдэж эхэлсэн. За хамгийн сонирхолтой нь энэ солирыг бол гараараа барихад ямар нэгэн тэгж гар нь түлэгдэх ч юм уу тийм зүйл бол огт болоогүй. За тэгээ гартаа барьж байгаа шууд тавган дээр тавиад удахгүй ингээд навч дээр нь тавьсан. За та бүхэн одоо яг харж байна. Тухайн навч нь ингэж доороосоо түлэгдээд яаж харж эхэлж байгааг бас та бүхэн харж байгаа. Эндээс бол тэгээд асуултууд бол гарч ирнэ. Яг энэ солир гараар барихад ийм хүүтэн мөртлөө яагаад ийм ургамал дээр нь тавихад шатаж эхэлсэн нь маш их сонирхол татж байна. За тэгээд энэ залуу бол уг солирыг бол хэнийг өгөхгүйгээр өөрөө ийм туршилтуудыг бол хийж эхэлсэн. Тэгээд энэ солирыг ийм шилэн хоргонд хийгээд хонуулсан байгаа. За тэгээд удалгүй маргааш өглөө нь ингээд түүнийг босоод харсан чинь тэрхүү солир дээр ийм амьд организм гэх юм уу эсвэл нэг юм сонин зүйл дотроос нь ингэж ургаж гарч ирсэн байсан. За эхлээд харахад бол нэг юм ургамал ч юм уу эсвэл нэг юм аалз шиг тийм төрхтэй амьтан гэж хэлж болохоор зүйл уг солир дотроос ингэж гарч ирсэн байгаа. За тэгээд хамгийн сонирхол татж байсан зүйл нь уг амьд организм бол хөдөлж байсан. Одоо та бүхэн харж байна. Битүү шилэн хоргон дотор байгаа мөртлөө ингэж хөдөлж байгаа нь уг зүйл чухам яг юу байж болох вэ гэсэн юм асуултыг бол төрүүлж байна. За тэгээд тэрээр бол цуврал бичлэгүүдийг бол хийсээр байсан. За уг организм хэрхэн ингэж өсөж томорж байгааг цуврал бичлэгүүдээр бол харуулж эхэлсэн байгаа. За уг биет нь ингээд өдрөөс өдөрт бага багаар томорж эхэлсэн. Томрох бүртээ ингэж дотроос олон салаа юм хөлнүүдийг ургуулж эхэлсэн байгаа. За манай дэлхийд бүр өмнө огт харагдж байгаагүй ийм хачин зүйлийг бол энэ залуу ингээд өөрийнхөө гэрт судалж ингэж өдөр болгон тогтмол бичлэг хийгээд TikTok суугт бол байршуулсаар байсан. За одоогийн та бүхэн харж байгаа энэ дүрс дээр бол өнөөх биет хэрхэн өөрчлөгдөж ийм сонин хэлбэрт дүрстэй амьтан эсвэл ийм амьд организм болж хувирсныг бас та бүхэн харж байна. Магадгүй уг солир дотор байсан бактери дэлхийн агаар мандалтаа ингэж ямар нэгэн байдлаар зохицож түүн дотор хадгалагдж байсан юм бактери өсөж үржсэн байх бас юм боломжтой. За одоо яг энэ дүрсчлэгтэр өнөөх биет хэрхэн бүр ингэж томорч бараг самнаасаа хайлаад гарах гэж байгааг бас та бүхэн харж байна. За тэгээд энэ залуу бол уг биетийн хэсгүүдийг ингэж тасалж аваад өөр бас юм савнуудад хэд хэдэн ширхийг хийгээд тусдаа савнд хадгалж эхэлсэн. За тэгээд тэрээр энэ бичлэгүүдэд байршуулснаас хойш TikTok дээр түүнийг маш олон сая үзэгчид бол үзэж эхэлсэн. За үүний тухай мэдээллүүд X одоо Twitter дээр гарч эхэлсэн. Дэлхийн бас томоохон хэвлэл мэдээлэл Английн Daily Mail хүртэл энэ тухай мэдээллийг бол цацсан байгаа. За тэгээд ямар ч байсан үүнийг бол тэрээр бол зохиомол эсвэл entertainment төрлийн зүйл биш гэдгийг бол өөрөө бас тайлбар хэсэгтээ хэлсэн байгаа. За тэгээд тэрээр хамгийн гол нь яг эдгээр бичлэгүүдэд маш ойр ойрхон зайтай оруулж эхэлсэн. Яг процесс нь хэрхэн явагдаж байгаа, уг шилэн хоргон дотор байгаа зүйл нь яаж томорч
яаж өөрчлөгдөж байгааг хүртэл яг ингэж баримтад бичлэг болгон өөрийнхөө сувгтаа бол байршуулад байсан. За тэгээд яг энэ зүйл нь олдсноос хойш ердөө 10 гаруй хоногийн дотор маш хурдан томорч өөрчлөгдөж одоо та бүхэн яг энэ харж байгаа ийм сонин хэлбэр дүрстэй одоо яг бидний канон дээрээс үзэж хардаг хайр гаргийн амьтад яг ямар байдаг вэ? Яг тэр зүйлд их төстэй болж эхэлсэн. Түүний одоо хөдөлж гэх юм уу, гаранч гэх юм уу ийм зүйлүүд ургаж ингэж тал тийшээ салаалсан тийм хачин дүрстэй амьтан болж эхэлсэн байгаа. За тэгээд яг энэ жижигхэн солирын хилтерхийнээс ургаж гарсан зүйл нь бол өөрөө ингэж яаж хэрхэн хөдөлж байсныг бас та бүхэн харсан. За тэгээд энэ зүйл нь улам ингэж томорсоор анх тэр байсан шилэн хоргоноосоо баг ингэж гарах хэмжээнд хүртэл томорсон байгаа. За тэгээд хамгийн амар нь гэх юм уу сонирхолтой зүйл нь гэвэл энэ зүйл нь ингэж яг амьсгалж байгаа юм шиг тийм хөдөлгөөн бол ажиглагдсан. Одоо та бүхэн бас бичлэгнээс харж байгаах өнөөх жижигхэн байсан зүйл бүр ямар том хэмжээтэй болоод яаж хэлбэр дүрсээ өөрчлөөд за тэгээд ийм сонин өнгө төрхтэй маш тийм муухай зүйл болж хуурсныг бас харж байна. За Kin Panama гихч тэгээд удалгүй бас энэ өөрийнх нь туршиж байгаа зүйлүүдийг бас хин нэгэнд ингэж дамжуулж судлуулгаар болсон. За тэрээр яг тэр хүний бол царайг нь харуулаагүй. Ямар ч байсан түүнтэй холбогдож яг энэ организмыг бол судлая гэсэн хүний хүсэлтийн дагуу тэрээр өөрийнхөө самплаас бас түүнд ингэж өгсөн байгаа. За одоогор бол түүнтэй засгийн газраас ч юм уу эсвэл яг тийм эрх баригч нар бол холбогдоогүй байгаа юм билэ. За тэрээр бол одоо хүртэл бичлэгнүүд бол оруулсаар байгаа. За хамгийн сүүлийн байдлаар гэх юм бол яг энэхүү туршиж байсан зүйлийг тэрээр өөрөө юм жижигхэн сейфэнд бол ингэж хадгалж эхэлсэн. За тэгээд яг энэ сейфэнд хадгалж явах үед яг тэр зүйл дотроо ингэж хөдөлж одоо ингэж амьсгалж байгаа юм шиг тийм хөдөлгөөнүүдийг бол хийсээр байсан. За тэгээд нэг бичлэгтэр бол яг энэ зүйл нь ингээд тэр сейфний завсраар ингэж бүр цухойгаад баг гарч ирэх гэж байгаа юм шиг тийм дүрс бичлэг бас харагдсан. Одоо бас тав хүн яг тэр зүйлийг харж байна. За тэгээд энэ зүйл нь яг юу байж болох уу гэсэн тийм маргаан бол удалгүй интернет даяар бол маш тийм халуун сэдв яриа болж эхэлсэн байгаа. Хамгийн анх яг эдгээр бичлэгүүдийг оруулж эхэлсэн хугацаа нь болохоор 8 сарын 30-нд байгаа. Түүний одоо TikTok суугт яг анхныхан бичлэг нь байршиж байгаа. Тэгэхээр яг тэр цагаас хойш одоо хүртэл яг энэ бичлэгүүдийг хуурамч эсвэл зохиомл гэсэн тийм тайлбар бичлэг ч юм уу эсвэл ямар нэгэн киноны сурталчилгаа, промошн эсвэл аль нь ч байж болох тийм тайлбарыг бол хийгээгүй. Хамгийн анх яг эдгээр бичлэгүүдийг оруулж эхэлсэн хугацаа нь болохоор 8 сарын 30-нд байгаа. Түүний одоо TikTok суугт яг анхныхан бичлэг нь байршиж байгаа. Тэгэхээр яг тэр цагаас хойш одоо хүртэл яг энэ бичлэгүүдийг хуурамч эсвэл зохиомл гэсэн тийм тайлбар бичлэг ч юм уу эсвэл ямар нэгэн киноны сурталчилгаа, промошн эсвэл аль нь ч байж болох тийм тайлбарыг бол хийгээгүй. За тэгээд хамгийн гол нь энэ залуу яг ганцаархнаа ийм туршилтуудыг хийж эхэлсэн. За хүмүүс түүнээс яагаад ийм туршилт хийж байгааг олон асуусан боловч тэр бол тайлбартаа үүнийг зөвхөн сонирхлын дагуу бас яг эцэг нь үзэх зорилгоор ийм цуврал бичлэгүүдийг бол хийж байгаа тайлд хэлсэн. За тэгээд бас нэг бичлэгтээ бас хүмүүст эдгээр бичлэгүүдийг заавал хадгалж авахыг тийм уриалсан. Эсвэл магадгүй генет түүний TikTok сууг нь бас хаагдаж магадгүй гэж санаа зовсондоо ус иймэрхүү тайлбарыг оруулсан байх гэж бодож байна. За мэдээж хэрвээ түүнтэй ирэх баригч нар эсвэл ямар нэгэн нууц албанаас холбогдоод яг юу хийгээд байгаа эсвэл яг ийм зүйл хийхээ зогсоо гэх юм уу тийм байдлаар хэрвээ хандвал магадгүй тэр энэ бичлэгтээ устгаж магадгүй. Гэхдээ хэрвээ эрх баригч нар түүнийг олоод яг энэ судлаад байгаа энэ организмыг хэрвээ бодит зүйл гэдгийг мэдэх юм бол мэдээж энэ бүхэн хизээч хэвлэл мэдээлэлээр дахиж гарахгүй. Энэ бол шууд нууцын зэрэглэлд хамаарагдана. Магадгүй засгийн газраас бүх одоо эдгээр цацагдсан мэдээллийг бас худлаа гэж няцаах тийм боломжтой. Бас түүнээс сэрэмжилж эдгээр бичлэгүүдийг тэрээр ийм цуврал байдлаар магадгүй олон нийтэд цацж байна гэж бас ойлгож байна. Hoy vino unas personas que me contactaron y parece que son especialistas en esto.
Хэрвээ яг энэ зүйл нь бодит амьд организм бол энэ яг манай дэлхий дээр сансраас унсан биет дотроос ингэж үүссэн бактери амьд амтан болж хувирсан жирийн хүн судалсан анхны тохиолдол бас болох боломжтой. За тэгээд хамгийн сонин унсан солир доторх энэ бактери гол нь ингэж өсөж үржээд маш богино хугацаанд бидний урд юм бүр хизээж харж байгаа